Энэ сарын 29-нийг бүх нийтээр амрах баярын өдөр болгохыг засгийн газрын хуралдаанаар дэмжиж, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гарсан. Бүх нийтийн амралтаар аж ахуй нэгж байгууллага нийтээр амардаг бол энэ өдөр амардаггүй хэд хэдэн газар байдгийн. За тэр нь томоохон худалдааны төвөд ордог. Тэгвэл 29-нд буюу бүх нийтийн амралтын өдөр наран тул олон улсын худалдааны төв ажиллахаар болсон байна. Шинэ жилийн баяр болж байгаа учраас иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, ямар ч том үйлчилгээний газрууд хөлд дарагддаг. Түүнчлэн улсын их дэлгүүр бөмбөр болон бусад томоохон худалдааны төвүүд ч бас ажиллах юм байна. Цагаан сар улсын баяр наадам гэсэн үндэсний баяруудаас илүү бид хамгийн өргөн тэмдэглэдэг баяруудын нэг нь яхаарахгүй шинэ жилийн баяр юм а. 2 он солигдох мөчийг гэр бүл найз нөхдийн хүрээнд тэмдэглэн бие биедээ бэлэг барьдаг осоор удаж байгаа. Том жижиггүй тэсэн ядан хүлээдэг шинэ жилийн баяраар худалдааны төвүүд ажиллахгүй байна гэдэг хүндхэн асуудал болох нь зэ. Нөгөө төгөр баярын энэ өдрүүдэд бизнес эрхлэгч 8-ачтад орлогын хамгийн ашигтай үе байх тул худалдааны төвүүд өөрсдийн ашгаа бодсон ч гэсэн зайлшгүй ажиллах шаардлага бий болдог юм а. Монгол улсын хувьд хөдөлмөрийн тухай хуульд бүх нийтийн амралтын 8 өдөр байдаг байна. Ямар ч тач албан ёсны бүх нийтийн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төвүүд амардагч энэ жилийн хувьд үйл ажиллагаагаа явуулж олон нийтэд нээлттэйгээр үйлчлэгнэ.